За сайн байцгаана уу хүмүүдэд үзэгчдээ та бүхэндээ шинэ фристайм дугаарыг мэндийг хүргье. За өнгөрсөн 7 хоногт фристайм дугаар хийгээгүй. Учир нь тэгэхээр ерөнхийдөө ажил маань бас амжаагүй. Дээрээс нь ерөнхийдөө ярих сэдвүүд маань одоо энэ цаг үеийн байдалтай холбоотойгоор бас яг тиймч баялаг болохгүй байгаа даа л та. Тэгэхээр илүү 2-7 хоногийн мэдээг цуглуулж агаад та бүхэндээ фристайм дугаараа хүргэе гэсэн зорилготойгоор өнгөрсөн 7 хоногийн дугаарыг бол цуцалсан. За тэгээд цуцалсан хэдий ч гэсэн би одоо урьдчилан та бүхэнд бас хэлмээр байна. Ерөнхийдөө энэ коронавирус гэдэг шалтгаанаар болоод ихэнх тэмцээнүүд хойшлогдоод энэ тэмд нэлийн асуудалтай байгаа учраас бас өнөөдрийн сэдэв маань ч гэсэн урд урдынх шиг тийм урт байхгүй болов уу гэж би бодож байна. За тэгээд өнөөдөр ямар ч байсан бэлдсэн 6 сэдвээ би та бүхэндээ хүргэе. За миний хамгийн ихний сэдэв болохоор CS:GO-тэй ерөнхийдөө бол холбоотой. За CS:GO-ийн ямар мэдээ вэ гэхээр жилд 2 удаа мейжер тэмцээн зохиогдгийг та бүхэн бол мэдж байгаа. За тэгээд энэ жилийн эхний тэмцээн бол мэдээж хүн болго мэдж байгаа ESL зохион байгуулахаар болсон Бразилд. За харин хоёр дахь тэмцээнийг хэн зохион байгуулах вэ гэдэг мэдээлэл одоогийн байдлаар бол хараахан гараагүй байгаа. Гэхдээ энэ дээр яг одоо юм нөгөө шуумыг төрүүлж тараадгаар алдартай Polish Leagues гэдэг Twitter хаягаас ерөнхийдөө бол энэ оны намрын мейжер тэмцээний талаар мэдээллийг хүргэсэн байна л да. Гэхдээ энэ бол яг одоо баттай мэдээлэл биш. Гэхдээ энэхүү Polish Leagues гэдэг энэ Twitter хаяг маань өмнө нь бол нэлээд олон удаа бас яг үнэн бодит мэдээллийг өрчилж хүмүүст хүргэж исэн, лик хийжсэн гэдгээрээ ер нь бол танигдсан байна. За тэгэхээр энэ оны хоёр дахь мейжер тэмцээнийг Хятадын Perfect World, за тэгээд дээрэс нь PGL хамтарч зохион байгуулахаар ерөнхийдөө эрхийг нь авсан байгаа гэсэн мэдээлэл гаргасан байна. За Perfect World-ыг бол манайхан мэдээж мэдж байгаа. Өмнөх одоо дугаарууд дээр Counter-Strike тоглодог хүмүүсийн тоо ихсээд байгаа нь ерөнхийдөө бол Хятадын Perfect World-тэй холбоотой гэдэг мэдээллийг хүргэжсэн. Тэгэхээр Steam-ийн албан ёсны Хятадын хамтрагч бол Perfect World байдаг. За тэгээд PGL-ийн хувьд гэх юм бол PGL урд нь одоо мейжер тэмцээнүүдэд зохион байгуулж исэн туршлагатай PGL Krakow гэдэг ч юм уу ийм тэмцээнүүд болж исэн. Ер нь бол өөрсдийг нь зохион байгуулж исэн мейжер тэмцээн бас олонний таашаалд нэлээд хүрсэн ийм тэмцээн байдаг. Тэгэхээр PGL болон Perfect World намар тэмцээний зохион байгуулах. За намрын мейжер тэмцээн хөвчлэн 9 сараас 11 сарын хооронд болдог шиг санагдаж байна. Тэгтээ энэ дээр нэг асуудал байгаад байгаа. За яг одоо нөгөө дахиад коронавирус руу орох гэдэг юм л да. Коронавирус дэгдснээс холбоотойгоор энэ намрын Perfect World-ийн тэмцээнийг цуцалж магадгүй байгаа гэсэн мэдээлэл бас гарсан байна. Хэрвээ цуцлах юм бол 2020 оны 2 дахь мейжер тэмцээнийг Blast-ийн Европын бүст зохион байгуулгын л та. Одоо бол Америк бүст, Америк төвд зохиогдох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр илүү Аз төв рүү орж ирсэн нэг тэмцээн болох гэж байсан бол магадгүй хэрвээ энэ коронавирусын идэвхжүүлэлт нь буурахгүй, энэ асуудал шийдэгдэхгүй байх юм бол Blast-ийн зохион байгуулад, за тэгээд зохион байгуулагдах газар нь Европ төвд болж магадгүй байгаа юм байна. За бидний зүгээс бол мэдээж Perfect World зохион байгуулад Хятадд зохион байгуулах юм бол маш гоё боломж. Очоод мейжер тэмцээнийг өөртөө үзэх боломж гарч ирнэ. Урагшаа Хятад руу аялна гэдэг бол бас ерөнхийдөө боломжийн гэж бодож байна. За эхний мэдээ маань ийм мэдээ байлаа. За хоёр дахь сэдэв маань дахиад коронавирустай холбогдож байна. За яа харахгүй одоо коронавирус гэдэг бол дийлээд байна л та, дийлээд байна. Тэгэхээр за энэ бол ихтэй илүү товчхон сэдэв. Энэ бол яг нөгөө том сэдэв гэж би хэлэхгүй л дээ. Коронавирусын эсрэг тэмцэж байгаа Хятадын засгийн газар Ухааны удирдлагуудад PUBG Corporation 3 сая долларын ханд өргөсөн байна. За энэ бол хизээ зарлагдсан бэ гэхээр Chinese Global Series гэж одоо нөгөө PUBG-гийн яг тийм circuit тэмцээн болдог. Нэлийн том тэмцээн болдог. За энэ тэмцээн маань коронавирусын улмаас цуцлагдаад за тэгээд цуцсныхаа дараа энэ Өмнөд Солонгосын PUBG Corporation маань ерөнхийдөө бол Хятадын улаан загалмай нийгэмлэгт 3 сая долларыг коронавирусын эсрэг тэмцэгт нь бол хандивлжээ. За маш гоё ийм хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаад нь бол баярлж байна. За өөр яг ийм одоо нөгөө тоглоомын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын зүгээс донет хийсэн гэдэг юм бол мэдээж бас Tencent маш хэмжээний мөнгийг хандив өргөсөн гэсэн бас мэдээлэл гарсан байсан. За тэгээд одоо ямар ч байсан дэлхий даяараа энэхүү коронавирус гэдэг юмтай тэмцэж эхэлсэн байна. За дараагийн сэдэв маань өмнөх FaceTime talk show-оор би ярьжсэн Faceit-ийн зүгээс нэгэн Counter-Strike-ийн лигийг зохион байгуулдаг. За тэр нь бол B-Site гэдэг project нэртэйгээр явж байгаа юм байна гэдэг мэдээлэл өргөжсэн болвол албан ёсны нэршил нь гарч ирээд энэхүү лигийн маань Open Qualifier-ууд нь аль хэдийн зарлаглаад ирсэн. За Faceit
B-side гэсэн энэ project яг эцсийн бүтээгдэхүүнд ямар нэр өгөө гэдгсэн чинь Flashpoint гэдэг лигийг зохион байгуулсан. За Flashpoint лиг гэдэг юм бол бас одоо нөгөө өөрсдийнх нь зорилго гэхээр энэ e-спортын экосистемийг илүү арай өөр болгох, өөртөө бол илүү дэм хүргэх, баг тамирчдыг ботсон тим лигийн зарчмыг үүсгэх гэдэг зорилготой. За би нөгөө мэдээлэл хүргэжсэн багууд нь ерөнхийдөө бол одоо part ownership буюу хувь эзэмшигчээр 2 сая долларын хураамж төлөөд организашнууд тэгээд тэндээсээ хувь эзэмшдэг болоод орж болно, ашиг хүртдэг байж болно гэдэг мэдээллийг хүргэжсэн. За энэ дээр бас нэг сонирхолтой мэдээлэл хүргэхэд одоо энэ дээр орж байгаа Mad Lions гэж баг байгаа. Mad Lions гэдэг бол одоо контрын бага худалдаж авахдаа баг энэ Flashpoint B-site гэдэг энэ project зарлагдахын өмнөхөн ерөнхийдөө бол контрын багтай болж исэн. Тэгээ Mad Lions-ийн удирдлагын зүгээс ерөнхийдөө хэлэхдээ бол бид нар CS:GO худалдаж авсан зорилго нь бол ерөөсөө л Flashpoint гэдэг энэ хүлийгт орох зорилготой байсан. Flashpoint нь өөрөө бол одоо яг энэ CS:GO төрөл дотроо энэ экосистемийг хөгжүүлж CS:GO-гийн тэмцээнийг дараагийн түвшинд аваадсан ийм гоё тэмцээн болж чадна гэдэгт итгэж байгаа учраас бид нэр энэ зориулж хөрөнгө оруулалт хийж байгаа мэй гэсэн мэдээллийг хүргэжсэн. За тэгэхээр Mad Lions-ийн бол ерөнхийдөө 2 сая долларын хураамж төлөөд ороод ирж байгаа юм. Дээрээс нь нэмэх нь зөвхөн энэ тэмцээнд зориулаад баг гаргаж байгаа юм. Оны өмнө би ерөнхийдөө бол санаж байна л да. Маш олон хүмүүс одоо энэ нөгөө нэг CS:GO-гийн баггүй байсан организашнууд баг худалдаж аваад байна. Энэ яг юу болох гээд байна? Франчайз лиг гарч ирэх гээд байна уу? Юу болох гээд байна гэдэг мэдээллийг бол ингээл цуураад яваад байсан л да. За тэгээ та бүхэн мэдж байгаа Genji, Солонгосын Genji ерөнхийдөө бол CS:GO-гийн багтай болол гэсэн. За Mad Lions багтай болол гэсэн. Dignitas ерөнхийдөө бол одоо буцаад CS:GO ростер руу орж ирэл одоо хуучин NIP-ийн одоо дуйлант бүрэлдэхүүнийг бол авсан байгаа. За энэ бүрэлдэхүүнүүд ерөнхийдөө бол гарч ирсэн гол зорилго нь одоо ингээд хараад байхад бол Flashpoint гэдэг энэ лиг рүү орох зорилготой байсан байх гэдэг юм л да. За тэгээд мэдээж цаг хугацаа харуулна. За Flashpoint маань одоо open qualifier-ууд нь ерөнхийдөө бол эхэлсэн. Гэхдээ яг одоо нөгөө юм болгон эхэлтээ нэг жоохон дутагдaltaй эхэлдэг шиг, алдаа оноотой эхэлдэг шиг Flashpoint маань бас тийм сайхан дарлам замаар явсангүй л дээ. За open qualifier явж байхдаа одоо нөгөө тэмцээн Faceit платформ дээр явж байгаа open qualifier 2 раундаас шууд restart хийгээд одоо нөгөө тоглосон багуудын үр дүнгуудын шууд нойлоо дахин эхлүүлсэн нэг юм асуудал гарсан. За тэгээд энэ дээр бас нэлээд олон баг тоглогч нар дургуутслаа илэрхийлж байгаа харагдчихсан. Force багийн эсрэг тоглоод хожигдсон байсан баг одоо нөгөө тэмцээний шууд дахиж рестарт хийгдээд тэгсэн чинь тэрнчэн тоглож исэн тоглогч нь ерөнхийдөө бол нэлээд одоо бухимдсан байдалтай Faceit-ийн админтай лобби дотроо чадалж исэн чинь за тэрэн дээр бүр нөгөө эсрэг хариу өгж исэн Fear гэж админ байсан. Тэр нь ерөнхийдөө бүр нөгөө зөрүүлээд бараг л одоо өөрийнхөө үйл ажиллагаагаа мөрөөд өөрийгөө өмөрсөн байдалтайгаар илүү тролл маягаар эсвэл илүү басамжилсан маягаар одоо нөгөө баг тамирчид руу хандаж яг лобби дотроос чаталж исэн. За тэрэнд нь баг тамирчид нэлээд дургуутслаа илэрхийлээд цаашаа мэдгдсэн. За тэгээд тэрнээсээ болоод яг тэр нөгөө тухайн үед тэмцээний админ хийжсэн тэр Fear гэж админийг Faceit-ийн зүгээс бол бүр халаа хийцэн байна. За тэгэхээр мэдээж Faceit бол хамгийн нэм тэргуунд community болон баг тамирчтай бодож байгаа гэдгээ харуулах зорилготой байдгаа. За бид нар хизээж одоо манай удирдлага, манай ажилтны зүгээс иймэрхүү зан үйлдэл гарахыг бол хүлээн зөвшөөрөхгүй гэсэн албан ёсны уучлалт гуйгаад за тэгээд Fear гэдэг админийг бол бүр энэ чи халсан байна. За тэгээд Flashpoint гэж энэ хуулийг хэрхэн яаж авахыг л хэдүүлээ харцгаая да. За дахиад CS:GO. За ерөнхийдөө CS:GO-ийн мэдээлэл ингээд олон гараад хахаар та бүхэн бас зарим нь хэлж байна. Одоо бусад тоглоомуудаа яриа л да. Яагаад CS:GO яриад байгаа ингээд. Ерөнхийдөө миний нөгөө олж мэдж байгаа мэдээлэлүүд ихэнх нь надад CS:GO эргэн тойронд болж байгаа шуумууд гарч байгаа. Би өөрөө бас та бүхэн мэдж байгаа. CS:GO-роо бас илүү сонирхолтой учраас энэ мэдээллүүдийг гаргаж байгаа юм шүү. За MVP PK, Солонгос MVP PK. Бид нар нөгөө өмнөх бас юугаар ярьжсэн шүү дээ. Freestyle-аараа ярьжсэн. Зүүн Аз гэдэг бүс дээр MVP PK гэдэг баг байхгүй болчлоо. Active roster нь нөгөө хамгийн хүчтэй байсан 5 бүрэлдэхүүн нь задраад явцсан. Тэгээд Монголын 2 хол ирж байна гэдэг мэдээлэл өгчсэн. Тэгвэл MVP PK гэдэг организашн дээр бидний мдээгүй бүр илүү тийм ноцтой байж болох зүйл болоод байгаа юм байна л да. За илүү ноцтой гэдэг нь бас арай дэврүүлсэн маягийн үг гэж магадгүй. Ерөнхийдөө MVP PK багийн удирдлагын зүгээс баг тамирчдаа болон менежер, коуч, дасгалжуулагчдаа цалингийн өгч чадахгүй маш удсан юм байна. Энэ бол 2019 оны болсон үйл 19 оны сүүлээр болсон үйл явдлыг ярьж байгаа юм байна л да. Тэгээд MVP PK-ийн яг одоо
Facebook пэйж руу та бүхэн ороод харах юм бол нэлээд одоо урт тийм постыг оруулсан. Ингээд ийм цуврал болсон постыг оруулсан байдаг. Солонгос хэл дээр бичсэн. За тэрийг нь Google Translate-ээр ерөнхийдөө орчуулад харах юм бол бичиж байгаа хүн нь ерөнхийдөө яг одоо MVP багийн одоо организашны дотор юу болоод байна, цалингаа тавьж чадахгүй байгаад байна, шагналын сангуудаас орж иж байгаа тэр шеэр гэдэг юм өгч чадахгүй байгаад байна. Удирдлагууд нь өөртөө аягүй их мөнгийг ашигладаг, аягүй их мөнгийг зарцуулдаг. Тэгсэн хэрнээ баг тамирчдаа цалингаа удаа дараа тавьж чадаагүй маш олон сар болж байна. За тэгээд тэрнээсээ болоод MVP BK-ийн ерөнхийдөө e-спортын тайтлын багууд нь бүгд тараад явсан байна. Багийн тамирчид нь организашнаа орхиод явсан байна гэдэг мэдээллийг бол оруулсан байна. За тэгээд хамгийн сонирхолтой нь гэх юм бол одоо ерөнхийдөө багаасаа гараад явсан байгаа. Тэгээд одоо авлагтай гэж хэлж болно шүү дээ. Цалингаа авч чадаагүй байгаа тэр баг тамирчид дээрээс нь дасгалжуулагч гэх мэт хүмүүс нь буцаагаад MVP BK-ийг шүүхэд өгөх гэж байгаа. Мөнгөө нэхэмжлэнэ гэсэн тийм мэдээллийг бол гаргажээ. За одоо нөгөө MVP BK-ийн CS:GO-ийн багаар нь хэдүүлээ ярих юм бол одоо тоглогчд нь ерөнхийдөө бол бутраад яваад өгсөн шүү дээ. Яг нөгөө актив хамгийн сүүлийн MVP BK-ийн бүрэлдэхүүн дээр байсан. За Zeta гэж тоглогч байдаг. Zeta бол Таиланд руу явцсан байгаа. За Lakia Jinx гэдэг хоёр тоглогч Таиландын Lucid Dream гэдэг багт орцсон. За Zayn-ийн хувьд гэх юм бол BTRG багт орцсон. Ерөнхийдөө зүүн өмнөд Аз болон Хятадын багууд руу ингээд тараад явцсан байгаа юм байна. Яг одоо CS:GO-ийн MVP BK-ийн CS:GO-ийн рострыг ярих юм бол за Wikipedia пэйж дээр бичснээр бол Glow, Stacks, King, RB. За тэгээд Termi бол коуч гэсэн позишн дээр орсон байгаа. За нөгөө ESE Open гэж тэмцээн болоод байгаа. Манай Монгол баг үж гэсэн оролцож байгаа. Тэрний ростер дээр харах юм бол саяны хэлсэн дөрвөн тоглогч дээр нэмэх нь Argency ороод ирсэн байгаа юм байна л да. Тэгэхээр ер нь бол MVP BK гэдэг баг маань нэлээд асуудалтай байгаад байгаа юм байна. За тэгээд одоо Зүүн Азийн Closed Qualifier гэдэг энэ Риогийн qualifier гэдэг маш том тэмцээн хүлээж байгаа. За тэгээд тэрэн дээр ерөнхийдөө хэрхэн яаж оролцохыг л одоо хэдүүлээ харцгаая да. За миний дараагийн сэдв энэ удаа CS:GO биш байлаа. За энэ дээр би Rainbow Six-ийн талаар холбогдолтой мэдээллийг та бүхэндээ хүргэе гэж бодож байгаа. За энэ бол Rainbow Six гэхээсээ илүүтэйгээр Rainbow Six тоглоомыг гаргадаг Ubisoft гэж компани байдаг. За энэ компани нэг дөрвөн залуусыг шүүхэд өгч байгаа юм байна. За энэ дөрвөн залуучууд юу хийсэн бэ гэхээр ерөнхийдөө Ubisoft-ийн Rainbow Six тоглоомын сервер рүү DDoS илгээдэг. Ямар нэгэн болж байгаа тэмцээнийг санаатайгаар унтраадаг. За тэгээд зөвхөн Rainbow Six-ийг DDoS хийхэд зориулагдсан бизнес эрхэлдэг байсан гэдэг нь илчлэгдсэн, баригдсан байна л да. За энэ дөрвөн хүн дотор нь бүр насан туршаагүй хүүхэд явж байгаа юм байна. Бүр хамгийн асуудалтай. За тэгээд DDoS гэхээр зарим хүмүүс мэдж байгаа, зарим хүмүүс мэдгүй байж магадгүй. Ерөнхийдөө одоо ямар нэгэн IP хаяг руу зохиомлоор баахан одоо мэдээллийг пакет гэж хэлдэг шүү дээ. Мэдээллийг ерөнхийдөө бол урсгалыг үүсгээд за тухайн одоо интернетийн сүлжээ болон сервер дээр ачааллыг тэрүүгээрээ давхар үүсгээд тэгээд серверийг унтраах, серверийг доголдуулах, коннекшнийг нь алдагдуулах гэдэг ч юм уу тиймэрхүү асуудлууд бол үүсгэдэг. Энэ бол интернетэд бас хүн болгон зохицуулж чадаад байдаг. Одоо интернет ISP буюу интернет сервис провайдер компаниудад толгойн өвчин болсон нэг юм зүйл байдаг л да. За тэгээд энэний эсрэг hardware protection-ууд явдаг, software хамгаалтууд явдаг гэдэг ч юм уу тиймэрхүү одоо шийдлүүд бол байдаг. За манай хувьд ч гэсэн нөгөө Facebook-ийг дөнгөж оруулж ирж хахад манай Гонконгийн сервер дээр DDoS орж ирээд ингээл нэг баахан шуугсан постуудыг оруулж ирснийг бас үзэгчид санаж иж магадгүй. За тэгэхээр энэ дөрвөн залуучуудын эрхэлдэг бизнес нь бас айгүй сонирхолтой юм байна л да. R6DDoS.com гэдэг сайт ажиллаулдаг байсан байна. За тэгээд энэ сайт руу ороод үзэх юм бол ерөнхийдөө мөнгө төлөөд одоо нэг тодорхой нэг IP хаяг руу зохиомлоор DDoS хийлгээдэг тийм одоо бизнес эрхэлдэг байсан байна л да. Ерөнхийдөө starter pack гэж байдаг байсан. За тэрэн дээр нь $11 төлөх юм бол нэг IP хаяг руу нэг удаагийн DDoS хийлгэнэ. За гэхдээ тэр нь бол тодорхой мэдээж нэг юм хугацаатай байж таарна. Магадгүй 5 минут гэдэг ч юм уу 10 минут гэдэг ч юм уу. Гэхдээ энэ бол зөвхөн нэг DDoS. За нэг DDoS хийлгэнэ гэдэг нь миний зүгээр ойлгож байгаагаар бол илүү одоо lag үүсгэх, connection дээр нь илүү нэг удаашрлыг гацалтыг үүсгэх гэдэг маягтайгаар явчих болох юм. За тэгээд дараагийн пакэж нь болохоор full pack гэж. За full pack нь болохоор бүр VIP эрхийг өгчдөг. VIP networking эрхийг өгдөг. Тэр нь тэгээ дээрэс нь нэгэн зэрэг 3 DDoS attack-ыг оруулдаг. За энэ бүр одоо сайтн дээрээ lifetime access-ийг өгөөд ерөөсө хязгааргүй ингэж хэрэглэх ийм эрхийг нь өгдөг. За энэ болохоор $300 үнэтэй ийм сервис юм байна. Тэгэд хүмүүс яадаг байсан бэ гэхээр ямар нэгэн лиг тэмцээнд Rainbow Six лигийн тэмцээнд орж байхдаа өөрсдөө хэрвээ
хожие гэж бодож байгаа бол арай нөгөө булхайгаар одоо хожие гэх юм бол энэ сайт руу орж бүртгүүлээд мөнгөө төлөөд тэгээд өөрийнхөө тоглож байгаа холбогдож байгаа сервер тоглоомынхоо лобби API гэх мэт мэдээллүүдийг өгөөд эсрэг багийнхаа тоглогчдын бас нөгөө нэг API-ийг нь бас тэрүүгээрээ дамжуулж хагаад ерөнхийдөө DDoS өгчдөг байсан байна л да. За тэгээд энийг нь болвол UBI soft олж илрүүлээд тэгээд энэ дөрвөн залууг за тэгээд насан туршиг үнийг хүүхд тунд нь явж байгаа гэж би хэлжсэн. Эднийг ерөнхийдөө болоо шүүхэд өгч байгаа юм байна. За энэ шүүхийн гол үйл явдал хаана болж ийн гэхээр Америкийн нутаг дэвсгэр дээр болж байгаа. За Америкт энэ distributed denial of service буюу DDoS гэдэг юмыг маш тийм одоо нэлээд тийм одоо чанга шийтгэдэг юм байна л да. Сериусны авч ханддаг. За энэ дээр одоо нөгөө өөрсдийнх нь яг тэр хуулийн заалтууд дээр нь оруулсан одоо санаатайгаар DDoS гэдэг зүйлийг хийсэн болвол 10 хүртэлх жил шорон тойрох. За эсвэл $500,000 буюу одоо хагас сая доллараар гэж үг шүү дээ. $500,000 хүртэл торгуулийг хүртэл өгдөг ийм заалтууд, хуулийн заалтууд байд юм байна. За тэгээд одоо бүр ийм амар сериусны ийм амар зүйлд одоо нэг оролцолцсон байгаа дөрвөн залуусын мэдээлэл нь бол нууцлагдмал байгаад байгаа. Гэхдээ нэг source-ийн мэдээлсэн бичснээр нь гэх юм бол UBI soft одоо эдгээр хэрэгт оролцсон энэ нөгөө нэг R6 DDoS.com гэдэг энэ сайтыг ажиллуулж исэн хүмүүстээр $75,000 одоо ерөнхийдөө бол нөгөө damage буюу одоо хохирол үзүүлсэн гэдэг тийм шүүхийн одоо юуг бол файл хийсэн байна. Одоо шүүхэд хандсан байна гэдэг ийм мэдээллийг гаргаж. За тэгээд яг хөө сайн мэдэн гэх юм бол яг одоо энэ нөгөө нэг R6 DDoS гэдэг иймэрхүү сайтыг олж илрүүлээд дээрээс нь тэгээд энэний төлөө эсрэг тэмцэж байгаа гэдгийг аль биесээр олон нийтэд зарлаад за тэгээд одоо нөгөө тоглогч болон серверүүдэд хамгаалах гэж байгаа энэ үйлдэл гарснаас хойш ер нь бол UBI soft-ийн R6-гийн DDoS attack гэдэг энэхүү асуудал нь 93% буурсан гэсэн үзүүлэлт гарч ирсэн байна л да. За бидний мэдэх бол одоо зөвхөн UBI soft-ийн Rainbow Six гэлтгүү Counter Strike-ийн ертөнц, Dota, PUBG гэх мэт одоо ерөнхийдөө нөгөө өөрсдийнхөө custom server үүсгэсэн тиймэрхүү зүйлдер бол маш ихээр юм DDoS attack гарч ирдэг. За энэ DDoS гэдэг зүйл бол миний санахын одоо хуучин одоо баг 10 жилийн өмнө Америкт онлайн лигт ордог байхад хүртэл яг энэ DDoS-ийн үйлдэлүүд бол маш их илэрдэг байсан. Нэлээд одоо өндөр tier дээр өндөр левел дээр тоглож байгаа багуудын тамирчдын IP хаяг руу шууд одоо зориулсан, чиглэсэн тийм DDoS attack-ыг явуулж 5-9-5 тоглож байгаа баг тамирчид нь 5-9-4 болох эсвэл 3 disconnect хийх гэдэг ч юм уу тиймэрхүү асуудлууд бол гардаг байсныг би өөрөө бас биеэрээ мэдэрч байсан. Тэгэхээр ийм зүйл байгаад байна. За тэгээд ямар ч байсан UBI soft-ийн нэг ийм болж исэн хар ертөнцийн зүйлийг бол нэг илрүүлээд олон нийтэд зарлаад бүр одоо шүүхээр явна гэдгээ бол аль биесээр зарсан байна. За. Саяных ерөнхийдөө бол миний том сэдэв байлаа. За миний дараагийн том сэдэв гэдгсэн чинь match fix. За match fix дотроо бүр тэмцээн нь өөрөө санаатайгаар тэр чигээрээ match fix-ийн зориулалтаар зохион байгуулагдсан. Зөвхөн одоо баг биш, тоглогч биш. Тэмцээн зохион байгуулалт нь цаанаасаа бүр санаатайгаар ингэж нэг match fix хийсэн скандал гарч ирж байна л да. За энэ бол одоо сүүлийн үед бас e-спортын мэдээлэл хүргэдэг хүмүүс донд нэлээд шууганыг дагуулад байна л да. За энэ ямар тэмцээн бэ гэхээр Legends Bet-ийн League Cup гэж онлайн тэмцээн болсон юм байна. За ерөнхийдөө Европын бүс дээр болсон онлайн тэмцээн гэсэн. За ерөнхийдөө энэ асуудлууд хизэнээс гарч эхэлсэн бэ гэдгсэн чинь за дөнгөж сайхан манай Аугустынхан бас нөгөө хойд төгс рүү яваад нэг тэмцээнд оролцоод явж байсан. За тэр тэмцээнд оролцож исэн Navi Junior гэж баг тоглож ирснийг та бүхэн бол сайн санаж байгаа. За Navi Junior-ийн ерөнхийдөө бол яг энэ тэмцээнд оролцож исэн багууд дундаа бол одоо heavy favorite буюу маш одоо том өрсөлдөгч сайн багийн тоонд бол орж байгаа юм л да. Тэгсэн чинь тэдний эсрэг тоглол нэг одоо онлайн матч дээр нь тоглосон Skin Ogres гэж баг байсан байна. Skin Ogres гэдэг бол одоо нөгөө яг HLTV-ийн мэдээллийг хараад ерөнхийдөө тоон үзүүлэлт гэх мэт зүйлийг нь харах юм бол Navi Junior баг одоо best of 3 тоглолоо гэхэд асуудалгүй 2-0 болох ийм баг байсан байна л да. Ямар ч history байхгүй. Тэгсэн чинь Navi Junior эхний map дээр ерөнхийдөө бол Skin Ogres-ийг хожичоод хоёр дахь map дээр тэгсэн чинь Skin Ogre Navi Junior-ыг буулгаад авсан байна. За гэхдээ хамгийн гол асуудал юун дээр гарч ирсэн бэ гэдгсэн чинь яг bet site-н дээр
Navi Junior Skin Ogre хоёрын хоёр дахь тоглолт эхлэхэд нь Skin Ogre хожно гэд $15,000 орж ирсэн байна. За энэ одоо энэ шууд ороод ирэнгүүт нөгөө нэг bet сайтын одоо нөгөө оодууд нь гэж ярьдаг штэ тий коэффициент нь ерөнхийдөө болов шууд нэлээд одоо өндөр савлаад тэг хүмүүсийн анхаарлыг татаад ороод ирсэн юм яа л да. За яагаад одоо ингээд Skin Ogre гэдэг энэ баг дээр $15,000 гівгэнт ороод ирвэ? Энэ юу болоод байна гэдэг асуудал ерөнхийдөө болов одоо улаан туг өргөн гэж ярьдаг шүү дээ. Улаан туг өргө гараад ирсэн. Тэгсэн чинь Skin Ogre Navi Junior-ийн эсрэг тоглоод очиж байгаа. За энэ тоглолт гараад ирсэн чинь ингээд ийм үр дүн гараад ирсэн чинь Navi Junior-ийн ерөнхийдөө менежер нь өөрийнхөө Twitter дээр бичсэн байна л да. За коуч нь юм уу менежер нь ямар ч үсэн Navi Junior-тай холбогдлолтой албан тушаал эрхэлдэг хүн. Ямар байдлаар яаж яагаад энэ одоо Skin Ogre гэдэг баг дээр $15,000 юу бет орж ирээд байна. За энэс гадна яагаад энэ баг ийм амар сайн тоглоод бидний ерөнхийдөө бол одоо мэдээллийг авч байгаа юм шиг ийм маягаар тоглоод биднийг хожиж чадваа гэдэг энэ бол айгүй сонирн байна. За сүүлийн үед гарч ирж байгаа энэ онлайн лигүүд бол бас их асуудалтай байна. Тэгээ дээрэс нь ерөнхийдөө одоо хэнийг ч мэдгүй ийм багууд ингээд одоо урд өмнө нь байгаагүй бүрдээгүй байсан ийм багууд гинт ингэж орж ирээд тэгээд ийм одоо үр дүнг үзүүлж байгаад бол маш их сонирхол татж байна гэдэг байдлаар бол хэлсэн байна л да. За тэгээд ерөнхийдөө нөгөө e-sport analyst, e-sport-ийн сурвалжлагч хүмүүсүүд яг энэ Legends Bet, Lead Cup гэдгийг ингээд цааш нь бүр ингээд ухаад судлаад үзсэн байна. Тэгсэн чинь энэ тэмцээн мэн өөрөө ерөнхийдөө бол одоо нөгөө спонсор байгууллагууд ингээд гэсэн чинь маш тийм айгу сонин юу гарч ирсэн байна л да. Спонсорууд гарч ирсэн. Доор нь одоо яг нөгөө тэмцээн болвол за манай тэмцээн ерөнхийдөө болвол энэ дгээр байгууллагуудаар спонсорлуулсан гэж. За тэрэн дунд нь өөрөө Legend Bet гэдэг энэ бетийн сайт нь байж байгаа. За дээрээс нь бас хэд хэдэн ийм тодорхой бус юм нэрнүүдийг оруулсан. Дээр нь дараад тус бизнесийн байгууллагууд спонсорлж байгаа байгууллагуудын social одоо чаналууд, Facebook, Twitter гэх мэт сайтууд руу ороод үзэхээр ямар ч твит байхгүй. Follower ерөөсөө бараг байхгүй, маш бага. За тэгээд ерөөсөө social тэр чаналууд нь маш inactive буюу ерөөсөө ямар ч тийм постууд байхгүй. Тим зүйлүүдээр спонсорлуулсан. Ороод ирсэн байна. За тэгээд одоо энэ нөгөө нэг бас нэг цааш нэгээ судлаад үзээдсэн чинь Legends Bet гэдэг энэ bet сайт нь өөрөө орж ирсэн байна. За гэхдээ Legends Bet сайт руу ороод үзэх юм бол inactive болсон, үйл ажиллагаа явуулахгүй төр зур зогссон гэдэг мессежийг өгсөн байна. За тэгээд нөгөө тэмцээн зохион байгуулалттай холбоотой тэмцээний одоо тэр нарийн тэр юмнууд руу ингээд цаашаа явах үзсэн чинь ийм мэдээлэл бас гарч ирсэн байна л да. Энэхүү тэмцээн мэн ерөөхдөө $20,000 шагналын сантай ийм тэмцээн байсан. За тэгсэн чинь Legends Bet гэдэг сайт нь өөрөө $20,000 шагналын сангийн ерөнхийдөө болов гаргаж өгөөд за гэхдээ зөрүүнд нь юу авч байгаа вэ гэхээр урилгаар орох 8 багийн 6-гийн Legends Bet гэдэг энэхүү одоо спонсор маань өөрөө шийднэ гэдэг ийм заалттайгаар хамтран ажиллах нөхцөлтэйгээр спонсор гэж орж ирсэн байна л да. За энэ өөрөө бас аюу том асуудал. За тэгээд ерөнхийдөө та бүхэнд одоо шууд ингээд хэлэхэд иймэрхүү зүйл бол маш их байдаг. Өмнөх одоо FaceTime дугаарууд дээр ч гэсэн та бүхэнд бас хэлжсэн. Энийний эцсийн дүндээ хохирогч нь хэн болоод үлддэг вэ гэхээр үзэгч олон. За үзэгч олон дотроо нөгөө бет хийж байгаа хүмүүс бол хохироод тусдаг байхгүй. Мэдээж хүн болгон бол одоо жишээ нь Skin Ogre гэдэг ямар ч сураггүй баг орж ирээд Navi Junior-ийн эсрэг тоглоход бол Navi Junior бол одоо мэдээж best of 3 цуурлаа асуудалгүй хожоод гараад ирнэ гэж бодолтойгоор мэдээж бет тавих нь ойлгомжтой. Тэгсэн чинь Skin Ogre гэдэг тэр баг нь одоо нэг map бүр хожоод салгаж аваад дээрэс нь тийм бет энэ төр оруулсан байгаа дэр бол маш их асуудалтай. Ийм онлайн тэмцээнүүд өөрөө бол нэлээд асуудалтай. За би энэ дээр бас нэг зүйлийг бол хэлэх гээд байна л да. Би нэг суртан ярьжсэн шиг санагдаж байна. 2018 оны 12 сард Star Series, Star Ladder-ийн I Series, Star Series I League гэж тэмцээн болж байсан. Тэр тэмцээн дээр яг ерөнхийдөө бол ийм одоо нэг tournament organizer нь өөрөө ерөнхийдөө энэ багуутайгаа хуйлдсан яг ийм зүйл хийж байгаа юм шиг ийм тохиолдол яг миний нүдэн дээр бол илэрч ирсэн байхгүй. За тэр юу байсан бэ гэхээр Zero Delay Go TV буюу ямар ч хоцрогдолгүй Go TV байсан. Тэрийг багуудад өгч ирсэн. Багийн хүмүүст өгсөн байсан. За тэрний яаж илэрсэн гэдгсэн чинь нөгөө надтай холбогдож ирсэн тэмцээний админ залуу нь санамсаргүй надад Go TV манайхаас аль бис нэрхтэйгээр шууд амжуулж ирсэн тэмцээн шүү дээ. 5 power орж ирсэн тухайн тэмцээнд. Тэгсэн чинь яг тэр нөгөө нэг админ нь надад Go TV өгөхтэй андуураад Zero Delay Go TV өгчөж байгаа. Өөрөө бол санаатай өгөөгүй алдаад өгчөж байгаа байхгүй.
Тэгээд нөгөө GoTV руу нороод харангууд ерөөсөө ямар ч хоцрогдолгүй ерөөсөө тэр чигээр шууд явж байгаа тоглолт руу лайв спик хийгээд орш. Энэ өөрөө ямар аюултай вэ гэхээр эсрэг багийнхаа хэрвээ тэр одоо нэг баг мэдчихлээ гэхэд эсрэг багийнхаа тоглогч нарыг хаана явж байгааг тэр дээрээ шууд мэдчихнэ. Тэрнээсээ дагуулад үр дүнгээ өөрчлөх, хожигдох, хожлыг авах гэдэг ч юм уу тэр боломжууд нь гарч. За тэгээд энэ асуудал нь яг тэр нөгөө нэг тэмцээний багууд орцсон нэг тийм Discord channel байсан байхгүй. Тэгээд тэр Discord channel дээр тэгсэн чинь энийг MVP PK-ийнхэн бас олоод мэдчихсэн. Тэнгүүдээ MVP PK-ийн менежер нь шууд орж ирээ тэрэнд шууд хэрүүлээгээд сошиалүүдээр тэрийг зацна гэж бүрстэ бөө юм болоод оруулж ирж байгаа. Яасан гэдгсэн чинь MVP PK-ийн дасгалжуулагч нь ерөнхийдөө болвол өөрөө бас нөгөө нэг багийнхаа тоглолтыг бас хянамаар байна гэдэг зорилготойгоор IP асуусан чинь өгсөн IP-ийн 0 delay-гөө TV гарч ирээд тэнгүүт нь тэрэн дээр нь бүр бөөн асуудал үүсгэжсэн. За тэгээд Star Series I-League гэдэг энэ тэмцээн болоод мүд удаагүй байж хахад яг надтай холбогдож исэн тэр админ залуу Starlight-аас өөрөө халагдсан. Иймэрхүү мэдээлэл гаргасан гэдэг нь баригдаад. Гэхдээ энэ дээр нэг зүйл залруулж хэлэхээр тэмцээн өөрөө ямар ч хэлбэрээр match fix хийгдэж болоод байгаа байхгүй юу. Нэг бол энэ бүхэл бүтэн тэмцээн мэн өөрөө тэр чигээрээ match fix дээр ингээд ороод явчих болно. Эсвэл зөвхөн тэр тэмцээний зохион байгуулалтан дээр орж байгаа нэг админ нь өөрөө одоо ямар нэгэн бет сайт ч юм уу эсвэл хувь хүнтэй ч юм уу хуйлдаад тиймэрхүү одоо боломжуудыг үүсгээд гаргаж ирээд ингэж хийх одоо тэмцээнийг одоо үр дүнгийн өөрчлөх зохиох гэдэг ч юм уу тиймэрхүү асуудлууд бол гарч ирээд байгаамаа. За тэгээд би юу гэж хэлэх гээд байна гэдгээр үзэгч олон та бүхэн ямар ч байсан энэ дээр бас нэлээд одоо цензуртай хандаарай. Бет хийх одоо бет хийдэг сонирхолтой бол нэлээд олон хүүхэд залуучууд байдаг. Тэгээд ийм одоо санаатай ийм одоо мафийн ажиллагаатай гэх юм уу иймэрхүү зүйлийн бас хохирогч нь бити байгаасаа гэдэг байдлаар бол би та бүхэн мэдээлэл хүргэж байгаа шүү. Тэгээ дээрээс нь нэмж хэлэхэд HLTV-д орж байгаа тэмцээн болгон ерөнхийдөө бет сайт руу шилжиж орж идэг. Сүүлийн үед одоо ямар зүйл анзаарагдаад байгаа вэ гэхээр иймэрхүү матч фикс хийж байгаа юм тэмцээнүүд их цохогдоод байгаа учраас одоо нөгөө нэг бет сайтууд маань хаяа HLTV дээр орж байгаа тэмцээн болгоныг бас бет сайтууд авах болцсон. Энэ дээр цензуртай ханддаг болцсон. Тэр нь бол нөгөө томоохон бет сайтууд нь шүү. Энд ерөнхийдөө с ิจ гтэй байна гэж бодох юм бол тэр одоо беттийг нь шууд одоо HLTV дээр орсон ороогүй хамаахгүй шууд хасчихж байгаа. Нэг одоо HLTV-гийн нэг асуудал гарч ирсэн гэхээр HLTV-гийн нэг залуу онлайн тэмцээнийг HLTV-гийн сайт руу cover хийж оруулсан гэдэг. За тэр тэмцээн нь бас ийм match fix явагдсан гэдэг утгаараа HLTV-гийн зүгээс тухайн одоо тэр залууг бол шууд ажлаас нь халж ирсэн. Энэ өөр Аз хүн байсан. Миний бас мэддэг залуу. Тэгээд тэр залуу ерөнхийдөө юу хийсэн бэ гэхээр яг одоо онлайн тэмцээн зохиогдох гэж байна. За тэрийг нь HLTV-ээр оруулна гэдэг тэр саналыг хүлээж аваад оронд нь өөрөө тэнцэнээсээ хавхуул авч ирсэн юм л та. За тэгээд тэр залуу өөрөө оюутан байсан учраас гейминг лаптоп авч ирсэн гэж байгаа. За тэгээд өөрөө бас хит хитэн одоо технологийн гэрүүд худалдаж авч ирсэн. Тэр мөнгөөрөө гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн. За тэгээд мөд бодлого халагдсан ийм асуудал гарч ирсэн. Тэгэхээр одоо энэ асуудал бол ийм асуудлууд бол нэлээд байдаг. Тэгэхээр та бүхэн маань бас боломжтой байгаарай гэж хэлж байгаа. За тэгээд ерөнхийдөө одоо нөгөө tournament fix гэдэг одоо match fix гэдэг энэ асуудал бол ямар ч спорт дээр ерөнхийдөө бол байгаад байдаг. Хар бараан ертөнцөнд байгаад байдаг. Тэгээд гэхдээ бас энэ дээр одоо нөгөө тэмцээнд оролцож байгаа баг тамирчтай бүгдийг нь бас буруутгах болохгүй гэдгийг та бүхэн санах хэрэгтэй. Зарим баг тоглогч нь энэ ийм юм болж байгаа гэдгийг бүр огт мэдэхгүй тэмцээндээ оролцоод явж идэг. Тэгээд ерөнхийдөө бол бас ялгаагүй хохирогч нь болоод бусдаг. За тэр багуудыг ихэвчлэн одоо яаж хожоод ин гэхээр яг нөгөө саяны миний хэлсэн шиг эсрэг багийнхан тоглогч нь спекээ оруулсан. За тэгээд одоо team chat, team speak гэдэг ч юм уу яг тэр нөгөө communication үүсгэж байгаа тэр одоо зүйлүүд рүү ороод бүх мэдээллийг нөгөөд багийнхаа эсрэг багийнхаа бүх байршлийнхаа мэдээллийг нөгөөд шууд өөртөө илт давуу байдлыг үүсгээд ингэж хождог гэсэн ийм зүйлүүд бол байдгаа. За тэгээд өнөөдрийн бэлдсэн FreeStime дугаарын маань контентууд ерөнхийдөө болвол энэ хүрээд өндөрлж байна. За тэгээд та бүхэн маань одоо ерөнхийдөө болвол Монгол улс бас эрүүл мэндийн яам, нийслэлийн онцгой комиссоос ерөнхийдөө өндөржүүлсэн бэлэн байдалд орцсон байгаад байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас гэр орносоо үнэхээр шаардлагатай биш бол бити гараарай. За тэгээд би одоо дугаар болгон дээр хэлж байгаа, стрим болгон дээр хэлж байгаа. Олон нийтийн газраар явах шаардлагатай бол заавал ч маска зүгээрээ. За тэгээд онцон шаардлагагүй бол ерөөсөө бити яваарай. Коронавирус гэдэг бол маш эрчимтэй газар авч байна. Тэгээд ямар ч үсэн та бүхэн маань эрүүл сарвал байцгаарай. За тэгээд бас улсын зүгээс гэх юм бол цагаан сарыг бас тэмдэглэхгүй байх тал дээр зөвлөмж өгсөн байгаа. Тэгэхээр та бүхэн тэрийг дагаж мөрдөөсэй гэж хүсэж байгаамаа. За өнөөдрийн FreeStime дугаарыг энэ хүрээд өндөрлүүлээ. Тэгээд та бүхэнд таалагдсан бол мэдээж лайк дараарай.
дэмжиж subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн FreeStyle дугаараар уулзлаа. Түр баяртай.